Сонгон хайрхан дүүргийн прокурорын газраас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт шийдвэрлэлтийг сүүлийн 3 жилийн байдлаар судалсан байна. Судалгааны хүрээнд тус дүүргийн цагдаагийн газар, экологийн цагдаагийн алба, нийслэлийн байгаль орчны газрын байгаль хамгаалагч нарыг оролцуулан хилцүүлэг зохион байгуулж, дээрх төрлийн гэмт хэрэгээс үржлэн сэргийлэх арга хэмжээнүүдийг үе шаттай авсны үр дүнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг Сонгон хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт буурчээ. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн улмаас байгаль экологт 2023 онд 524 сая, 2024 онд 1.6 тэрбум, 2025 оны 1-р улиралд 26 сая төгрөгийн хохирол учирсан байна. За Сонгон хайрхан дүүргийн прокурорын газраас эрэг үйлийн цэцгэн ангийн 24-р бүлэг заасан байгаль орчны хүрээлэн ба орчны эсрэг гэмт хэргийг 2023, 24, 25 оны 8 сарын байдлаар судалсан. 23 оны байдлаар нийтдээ 37 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа, 24 оны байдлаар 27 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа, 25 оны 8 сарын байдлаар 8 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэргийг шийдвэрлсэн байна. Энэ төрлийн гэмт хэрэг ихэвчлэн үйлдэж байгаа нөхцөл байдлыг аваад үзэхээр хууль бусаар мод бэлтгэх, хууль бусаар ан агнах зэрэг ийм гэмт хэрэгэд ихэвчлэн бүртгэгдэж, шалгагдж байгаа. За Сонгон хайрхан дүүргийн прокурорын газраас хяналт тавьж байгаа хэрэг ихэвчлэн Сонгон хайрхан дүүргийн 32 дугаар хорын нутаг дэвсгэр, за эмээлтийн шалган нэвтрүүлэх постон дээр орон нутагт үлдэгдэж, одоо тээвэрлэгдэж замаар орж ирж гэмт хэргийг одоо тэнд таслан зогсоож илрүүлж холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явуулж арга хэмжээ авч ажиллаж байна. Сонгон хайрхан дүүргийн прокурорын газраас бид энэ төрлийн гэмт хэргийг бууруулах, за авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилгоор 2 жил дараалан холбогдох одоо хууль хяналтын болон бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн 3 жилийн байдлаар одоо буурсан эрэг үзүүлэлттэй. За энэ төрлөд холбогдож байгаа урсан сэргийлэх ажил бол үр дүнгээ өгж байна гэж ингэж үзэж байна. Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэгээс нэг ховор ургамлын жагсаалтад багтсан дэрвэр жирэг рүү үнэгэн сүүлхээ литр хуш модны самар хонин арц зэрэг ургамлыг түүж бэлтгэх гэмт хэрэг зөнхлөн үлдэгддэг. Тодорхойлбол хуш модны самар үридийг зохих зөвшөөрлгүйгээр бэлтгэж худалдан борлуулж гэмт хэргийн холбогдогч болох тохиолдол гарч байна. Эрүүгийн хуулийн 24-ийн 8 дугаар зүйл байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх, зохих зөвшөөрлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал тэдгээрийн үр эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдан авсан, хадгалсан, тээвэрлсэн, боловсруулсан бол 5401-с 27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Мөн байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49-р зүйлийн 4 дахь хэсгийн 3-т ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож гаргуулахаар хуульчилсан байдаг.